За тэгээ энэ өмгөөлөгчийн ингээ харах юм бол өөрөө гэмт хэрэгтэй. Хэд удаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 удаа баримтлагдсан байна. Ерөнхийдөө эрүүгийн хэрэг хүүхд зодсон. Хулгай 2500-аас 30,000 долларын гэмиг хулгай хийсэн байна. Зодон хүн зэрэглийн гэмтэл үүссэн. Ерөнхийдөө гэр бүлийн гишүүдэд зоддог юм байна. Иймэрхүү хүн одоо энэ гэр бүлийг ингээ өмөрж явж байна. 2006 онд би нэг хагас жил орчим Америкт байсан. За хаана байсан бэ гэх юм бол Los Angeles University of Southern California-д дийлэх цагаа өнгөрүүлж исэн. Тэндээс сурч исэн. Яг тэнд сурахаар болсон бэ гэх юм бол манай нэг найзын найзтайгаа цуг намайг өрсөн. За чи тэр семестрийнхаа төлбөрөө төлж чадах юм бол би бид нар бүгдийн бүсийн зохицуулчихнаа. За тэгээ би тухайн үед гайгүй онлайнаараа мөнгө олдог байсан. Тэр өөрийнхөө семестрийнхаа төлбөрөө төлсөн. Тэгээ тэнд нэг хагас семестр exchange програмаараа дамжуулаад сурсан. За University of Southern California энэ газрын зургийг харах юм бол юунд ойрхон байгаа юм бэ гэх юм бол South LA-д ойрхон хотын төв дотроо. Гэхдээ сургуулийн кампус, их сургуулийн байр юугаараа тойрцсон байгаа юм бэ гэх юм бол эргэн тойрно ghetto, hood. Okay? Тэндээ нөгөө гангстерууд байгаа, хар арьснууд байгаа, rap, хөгжим, Snoop Dogg, Dr. Dre, Tupac гэх мэт сонссон бол та энийг бүгдээр мэдж байгаа хаа. За, тэгээ орой олгон оюутны байран дотор ингээ унтж явах та, амарж явах та, юу дуурдаг байсан бэ гэх юм бол цагдаагийн машин. За 7 ногт 1-2 удаа буудах юм сонсогдсон. Тэгээд гадуур гимт хэрэг, цагдаа ерөөдөө байнга. За. Тэгээд сургуулиасаа жоохон холдоод нэг 10-15 минут алхаа явахаараа дэлгүүрүүдийн нүр царай өөрчлөгдөг. Ерөөдөө 7-Eleven янз бүрийн ингээ дэлгүүрүүд байсан бол гинт gun store, liquor store гэж болчдөг. За тэгээ дүүрэн хараа ирсэнгууд. За буцаагаад USC руу орчих энэ юугаар алдартай юм бэ гэх юм бол та магадгүй мэдэх бах. Дөнгөж сая LeBron-ы хүү Bronny тэнд тоглож ирсэн. 15 жилийн өмнө орчим эсвэл бараг 20 жилийн өмнө ч юм уу OJ Mayo бас энд тоглож ирсэн. За ерөөдөө дроны зураг ингээ харах юм бол имерхүү царайтай. Тэгээд хөөд дотор байгаа. За манай найзууд юу гэдэг байсан бэ гэх юм бол үл хөдлөх, хөрөнгө оруулалт, импортын 8, барилгын компани гих мэтчлэн. Асар баян. Гэхдээ эдгээр Лос Анжелест амьдардаг. Хаана амьдардаг байсан бэ гэх юм бол Сан Францискод амьдардаг байсан. Хаана амьдардаг байсан бэ гэвэл яг Сан Францискогоос жоохон дээшээ Golden Gate Bridge-ээр яваад Tiburon гэдэг газар амьдарч байсан. За жишээлбэл хауснаас нь гараад шууд усан онгоц руу орж болдог. Энэ тэдний нэг усан онгоц дээр би ингээ зогссон миний зураг байна. За нөгөө талаар ингээ цонхоор харахаараа бүр ингээ цаана Golden Gate Bridge харагддаг. Ерөөхдөө зүгээр ногоон байгууламж тэгээд доор хайж нэг 5 сая доллараар нэг хаус аав тэгээд дээшээ бараг хязгааргүй. За тэгээ гаражны зураг нь энэ байна те зүгээр ингээд San Francisco Bay. За нөгөө талд нь pool, мод байгаль орчин. За тэгээ тэндээ сургуультаа сурч ирсэн бусад цаг те Сан Францискод ерөөхдөө вебсайт дизайн, онлайн бүтээгдэхүүн, технологи дээр би жоохон хамтарч ажиллаж туслах гэж оролцсон. За. Тэгээ би ингээ асуусан байхгүй юу? Гэмт хэргийн хавар юу юм бэ? Тэ? Танаа хаусийн өртөг хэд юм бэ? Одоо жишээлбэл энэ хаус ямар үнэтэй юм бэ гэсэн найзаас асуусан. За энэ хаус ойролцоогоор доор хачиг 15 сая доллар хаа. Тэгээд манай энэ эргэн тойрны ямар ч гэмт хэрэг байхгүй. Тэ? Яагаад юм бэ гэх юм бол эдрээ хар арьстан нэгч байхгүй. За Tiburon-ыг харах юм бол тэнд 9200 хүн амьдардаг. 2020 оны байдлаараа. За тэрний 7800 цагаан арьстан 88.1%, Аз 5.6, two or more races одоо холимог 4.1, бусад хүмүүс бусад арьстан 80, African Americans одоо хар арьстан 83.0.9 1% тач хүрэхгүй, Native American бараг байхгүй, Pacific Islander 8. За. Тэг гэмт хэрэг байхгүй, үл үлэх нь амар үнэтэй. Тэ? Бүх юм тансаг одоо Мямашийн өндөг хүн байхгүй, улсын сургууль руу явуулдаг хүн байхгүй гэх мэт шин. За ингээ харах юм бол та ингээ харж байгаа юм бол Сан Франциско энэ байна, Golden Gate Bridge ингээ яваад Sausalito, Corte Madera, Mill Valley-гаар өнгөрөө яваад тэгээд Tiburon гэсэн одоо ийм peninsula байдаг байсан. За энийг яагаад яриад байгаа юм бэ гэх юм бол энэ байна заяа. Black on white crime Америкт заяа. Bureau of Statistics. Тэгээ манай найз бас юу хэлдэг байсан бэ гэх юм бол намайг өрчсөн байхгүй идрээ чи айгу
ухаантай юм байна. Юм айгу хурдан ойлгох юм байна. Чи уусаа хол явнаа. Бид нартай хамт яваач. За. Тэгээ чи Америк руу нүгээч. Яг гэх юм бол American Dream, Land of Opportunity тэгээд ерөнхийдөө технологи Сан Франциско Чинд байх хэвээр. Тэгээ би ингээ хаяа бодоход жоохон тэдний саналыг хүлээж аваагүй жоохон харамсаж байна л та. Тийм. Гэхдээ яг одоо бараг 20 жил өнгөрцөн л байна л та. Гэхдээ надад нэг юм зөвлөсөн. Эдрээ чи ямар нэгэн байдлаар нааш өрөөд ирээд гэр бүлтэй болоод гих мэдш байгаад ирэх юм бол хүнээс хол байх хэрэгтэй юм биш юм бол чи хараасан удаас хол байх хэрэгтэй шүү. Би тэгээ Герман сурч ийсэн хүн тэг Германд бол янз бүрийн хар ярьснууд ерөөсөй байхгүй. Гэхдээ би сургууль дотор юу сурсан бэ гэвэл расист хүн байж болохгүй. Бид нар бүгдээрээ адилхан тэг шар ярьстай байна уу, цагаан ярьстай байна уу, хар ярьстай байна уу, ямар ч ялгаа байхгүй. Тэг зүгээр ерөөхдөө боловсролын дутагдал нэг байж магадгүй, шудраг бус байж магадгүй. Тэгээ тийм учраас идрата чи расист байж болохгүй. За тэгээ би найзууд руугаа ингээ айгу муухай царил харсан байхгүй. Та нар юу яриад байгаа юм бэ? Тэг та нар ямар расист юм бэ? Би бараг уурлсан. Тэгэл тэд нэр окей, за окей идрээ. Чизээ нэг цагт ойлгох хаа. Гэнэ надад хэлж байсан. Ойлгосон. Хөөе. Хүмүүсийн бүтэхгүй тайлмайл нь сонс харах гоё те. Урт ч нэг хүн альтраад унчих юм бол хаяа энийхээс ороагүй байдаг. Тийм мэдрэмж сүрж байна уу? Харин чиний тайлна хэрэг. Чи хизээ санхүүгийн аюулгүй байдал эрхчлөөнд хүрэх юм. Өнгөрсөн жилийн цалингаараа чи мөнгөө чиний төлөө ажиллаад эхэлсэн юм уу? Эсвэл зүгээр хүмүүсийн бүтэхгүй юмыг хараад баясаа суугаад байгаа юм. Бод. За, өргөжлүүл. За жишээлбэл энэ нөгөө дэлхийн оюун ухааны коэффициентийг харуулсан шүү дээ. Би өмнөх чартнаар харуулж байгаа. За тэгээ ерөнхийдөө оюун ухааны коэффициентээр тэр нөгөө Араб North Africa-гийн хэсэг таад харж байгаа бол дундаж IQ 80 90 хавцаа. За тэгсэн чинь ингээ Sahara говийн доош ингээ яваад үзэх юм бол дундаж оюуны ухааны коэффициент хэд хүрч байгаа юм бэ гэх юм бол 70 60 зарим хэсгүүд нь бүр 60-аас доош. Окей. За нэг яг ярьж байгаа юм бэ гэх юм бол бас дөнгөж саяхан нэг мундаг цагаан арьстай хүү Austin Metcalf гэдэг залуу Америкт хутгалуулсан. Сургуулийн нэг бие тамирын арга хэмжээ болж исэн. Тэ. За тэгээд энэ зүүн талд харагдаж байна Austin Metcalf. Яши оноо бол 800. Хөлбөмбөг багийнхаа MVP одоо отно гэсэн үг. Harvard, Princeton, Dartmouth супер сургууль руу явах нь баталгаатай. Ээж аав нь энэ хүүхдийг 18 жил хүмүүжүүлсэн, тижээсэн, боловсролын дэмжсэн, хөгжүүлсэн. За тэгээ ганц нэг өдөр эдний нөгөө бие тамирын спортын арга хэмжээнд дээр нэг асар байгаа. Тэр асар руу хэн ороод ирсэн бэ гэх юм бол энэ залуу орж ирсэн. Сургуулийн талбай руугаа хутгатай. За тэгээ Austin Metcalf энэ залуугаас юу асуусан бэ гэх юм бол чи миний судлыг авсан байна чи яваад өгөөч please. Яа чи уусаа энэ байхсгүй явчихаа. За тэгээд тэр энэ хараасан залуу холтмооргүй тас гүрээсэн зодон эхлүүлэх гэж оролцсон. За тэгээ Austin Metcalf юусэн бэ гэх юм бол цүнхийг аваад асраас нь холдуулж явахдаа энэ хараасан залуу юусэн бэ гэх юм бол Германаас хутгаа гаргаад тэгээд зүрхлүүн хутгын гэл энэ залуунаас барцсан. За тэгээ сонирхолтой юм нөгөө Обама ерөнхийлөгч болохоос өмнө ерөөдөө ийм юм болж явах үедээ нэг сүртэй сенсац болохгүй шоронд ороод тий 25 жил 50 жилийн ял аваад чимээгүй болох байсан. За тэгвэл Обама ерөнхийлөгч болсныхон дараа Америкт юу болсон бэ гэх юм бол нэг сонирхолтой юм болж ирсэн заяа. 2006 онд би Сан Франциско буюу Лос Анжелес байсан гэсэн шүү дээ. За би 2010 онд буцаагаад Америкт нэг удаа очсон. Тэгээд гинт би 2006 онд маазраа жок хэлдгээрээ хэлээд тэ тэр нөө N-word-ийг хаяа хэлээд Mexican хүмүүс expect me гинт жок хэлээд байсан чи хүн болгон гинт хоёроо болохгүй ингэж ярьж болохгүй тэ тэгээд өөр хүмүүс юу ярьдаг байсан бэ гэх юм бол энэ safe space шүү тэ энэ орчин дотор чи хүнийг доромжж болохгүй хүний эрх лөө халдаж болохгүй өдрөтэ чиний яриа ерөөсө тохирохгүй байна гэгдэг байсан. 2016 онд би Америк Нью-Йорк руу явсан чи бүр амар болцсон. Одоо хүн болгоны ингээ pronoun байдаг болсон they them. За зарим хүмүүс нь би өөрийгөө эмэгтэй хүн гэж боддог одоо транс гэж ойлгохдаг гих мэдчлэн. Тэ?
Тэгээ хүн лөө ингээ бүдүүлэг хайрцаж болохгүй, хүнийг шүүмжилж болохгүй, эмэгтэй хүн лөө тэ бас шүүмжлж болохгүй, шууд сексист болчихно гих мэт чинь амар сонирхолтой болж исэн байхгүй юу? Монголдо бид нэг нэг тэнэгүү харах юм бол хой чи дараараа гэж чөлөөтэй тэ юм хэлж болдог. Америкт бол шал өөр болцсон байсан. Одоо жоохон засагтаад байна л да. За тэгээд нэг сонирхолтой юм юу болсон бэ гэх юм бол нэг ковид үеэр таад анзаарсан BLM, Black Lives Matter. За тэгээд нөгөө хар арьсангууд нь босоод бослог гаргаад худалдааны төв шатаагаад цагдаагийн байр байшныг шатаагаад Seattle Hot, Portland Hot-д ерөөхдөө асар том бослог олоод тэнд бүр ингээд arson 10-аас 20 хүн нас бараад тэгээд юу болсон бэ гэх юм бол энэ хар арьсангууд гэмт хэрэг хийснийхэн дараа өөрийнхөө алдаа ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй тий өөрийнхөө буруутан гэж хүлээн зөвшөөрөхгүй тас гүрийгээд болдог байсан. За одоо яг адилхан юм болж байгаа. Одоо энэ юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ хэн бэ гэх юм бол өмгөөлөгч нь тэгээ ард нь хэн байгаа юм бэ гэх юм бол энэ хүүхд хутгалсан хүний ээж нь. And that is your constitutional right. It's people out here reminding us of the black struggle in America. Black struggle in America. Хар арьстан хүмүүс аюу зовж амьдарч байгаа. Бидний тэмцэл. Тэмцлээс болж бие тамирын талбай руу, сургууль руу худаг аваад ирд юм уу. За тэгээ энэ өмгөөлөгчийн ингээ харах юм бол өөрөө гэмт хэрэгтэй. За энэ нөгөө цагдаагийн зураг хэд удаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 удаа баримтлагдсан байна. Felony injury to a child. Ерөнхийдөө эрүүгийн хэрэг хүүхд зодсон. Forging a check. Төлбөрийн баримт одоо чек хурамж одоо төлбөр хийх гэж үзсэн. Leading police on a high speed chase. Цагтаагаасаа машинаараа зугтсан. Stealing a car. Машин хулгай хийсэн байна. Falsely claiming a car was stolen. Өөрийнхөө машин хулгай хийгдсэн гэдээ худлаа мэдүүлэх цагтаад өгсөн. Offensive physical contact. Зодон. Probation violations. Шоронгоосоо гарсныхан дараа тэ эрх чөлөөнд одоо шоронгийн янз бүрийн тушаалыг зүрсэн. Felony theft хулгай 2500-аас 30,000 юмыг хулгай хийсэн байна. Felony assault causing serious bodily injury. Зодон хүн зэрэглийн гэмтэл үүссэн. Misdemeanor assault. Зодон continuous violence against the family. Ерөнхийдөө гэр бүлийн гишүүдэд зоддог юм байна. Theft хулгай, making a false report. Ерөнхийдөө худлаа мэдүүлэг өгдөг. Evading arrest. Ерөнхийдөө цагдаагаас зугтсан. За иймэрхүү хүн одоо And that is your constitutional right. Өмөрж явж байна. It's people. За тэгээ эргэн тойрны хүмүүс нь хамаатан саатангууд юу зарж ийна гэх юм бол энэ Carmelo Anthony харамсалтай нэг аюу алдартай саксчтай адилхан нэртэй энэ Carmelo Anthony-гийн merchandise зарж байгаа. Justice for Melo, Justice for Carmelo. За бас GoFundMe янз бүрийн хандив босгоод эхэлсэн. За хэр их мөнгө босгосон бэ гэх юм бол за эхлээд $50,000 босгох гэж үзсэн. Тэгээ $15,000 боссон. 3-4 хоногийн дотор хэр их мөнгө боссон бэ гэх юм бол $482,000. Одоо бүр $500,000 гараа явцсан. За. Тэгээ Америкт одоо юу болж байна гэх юм бол сургуулиугаа ходог авчираад тэгээ нэг хүүхдийг худгалаад алаад шорон орох ёсгүй. Тэгээ одоо шүүх хурал болох хүртэл ингэ шоронгоосоо чөлөөлөгдсөн. Тэ. Тэгээ $500,000 шагнал авах юм байна. Тэ. Өөрийнхөө ингээ өмөрж болох юм байна. За тэгээ энэ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ GoFundMe тэр хандвын пэйж дээр комментуудыг таад уншаад үзээрэй заяа. Сая $1 босоосаа. Тэ. Энэ хар арьсангуудыг устгах хэвээр. Тэ. Дахиад нэг ялах хэвээр. Тэ. I hope the knife made a full recovery. Тэ. Худаг гайг байгаасаа. Тэ. Худаг эвдрийг үйлгүү дээ, тэ. Гэх мэт юм яриад яваад байна л та. За, тэгээ энэ гинт хэрэг болсныхан дараа энэ Carmelo-гийн гэр бүл нь хамаатан саатан ийм гоё тансаг хаус руу нүүсэн. Тэ? Бас ийм гоё машин өөртөө худалдаж авсан. Cadillac Escalade. За. Тэгээд миний найзын хэлсэн үг надад санаанд орж байгаа байхгүй юу. Тэгээ та Chicago хотод амьдарч байгаа зөндөө монголчууд байгаах, Нью-Йоркт бас цөөх хэдэн байгаах, Los Angeles, San Francisco бас зөндөө байгаах, Colorado бас зөндөө байгаах. Удахгүй энэ Обамагийн үүсгэсэн расизм
хар ярьсан, цагаан ярьсан гих мэдчлээ. Тэ. Энэ тесрээд явах байхаа. Америкчууд одоо залхаад эхэлж байна. Яагаад гэх юм бол амьдралд нь нөлөөлөд эхэлж байгаа. За. Одоо Америкт хаасайгүй дэлгүүрийн хулгай болж байгаа. Яах гэж дэлгүүр ажиллуулах юм? Яах гэж түрээс төлөх юм? Яах гэж бараа импортлох юм? Яах гэж хүмүүсийг цалинжуулах юм? Тэ? Яах гэж хөдөлмөрлөх юм? Яах гэж ерөөхдөө төлбөр тооцоо их юм? Яагаад гэх юм бол бүгдийг хулгай хийж болох юм байна шүү дээ. За тэгээд миний видеонд доор бас хүмүүс комент үлдээгээрэй заяа. Тэ? Одоо бүр махыг Baby, this one you know is bad. When they put men in your gate so you don't steal. Baby, they meat. Oh girl, this got Тэ. Зарим гоо сайхан имийн сан бүр бараагаа ингэ цойжлдог болсон. Зөв чөлөөдөд юм хөссөн бараагаа сакснууд хийх боломжгүй. За тэгээ үнтэй мах зах гих мэд шин хүнсний бүтээгдэхүүн Монголд бол нөгөө архийг ингээд тусдаа хадгалдаг дэлгүүрүүд байгаа штэ. Одоо харин гайг болж эхэлж байна. Гэтэ би яг Монгол руу ингээ 2009 10 онд ирэхээр мэдчихээн Номингийн дэлгүүр дотор тий тэр үнтэй коньяк ерөөсө дэлгүүрийн 50 дээр ерөөсө байхгүй. Тэгээ эхлээд тооцоо хийгээд дараа нь авч болдог байсан юм аа. Яг их бол Монгол дотор бас маш олон хулгайч нь байгаа. За, Америк одоо ухраа явж байна. Бид нар харин хөөрхөн хөгжөөд байна. Америкчууд яг эсэргээр яваад байна. За, өөр нэг зураг үзүүлчих заяа. Нөгөө Halloween байдаг штэ. Тэндээ нөгөө хар ясныгийн хороол дотор цагаан ясныгийн хороол дотор юу үлдээдэг юм бэ гэх юм бол гэрийн гадаа чихэр үлдээдэг. Хаалга тогших хэрэггүй, тий? Зүгээр нэг чихэр авчгаа, нэг самбар тавьчихдаг. Just take one. Нэг ганцхан нэг candy авчгаа тэгэл тий баярлаа. За. Савын хийн хосолж байна. Яагаад ингэж байгаа? За, Европт амьдарч байгаа бас нэг хүн за видео гацж байна. Тэгээ Африк тэгээ би түрүү энэ зургийг үзүүлсэн те. No IQ оюунхан. Тэ? Өөрийнхөө хийж байгаа үйлдэлээ төсөөлж чадахгүй. Гэмт хэрэг болж байна гэд мэдэхгүй. Тэ? Нийгэм хаанаас эхэлдэг юунаас бүтдэг юм? Сайхан амьдралын суурь нь юу юм бэ? Гэмт хэрэг хийгээд авах юм бол юу болох юм бэ? Иргэн тойрны дэлгүүрийг ингээд тултал нь хоослоод хулгай хийгээд байх юм бол дэлгүүр байх юм уу, байхгүй юм уу? Тим юмыг төсөөлж чаддаггүй хүмүүс гэсэн үг байхгүй юу? За тэгээд бүр Африкийн нэг хөгжилтэй юм уу, өрөвдөлтэй зураг юм уу гэх юм бол энэ. Frankness na this country say pass na mara bio de ka rule we. Хэдтод юу хийж өгсөн бэ гэх юм бол эднэрт маш чанартай хурдны зам барьж өгсөн. Тэ дэд бүц. Худалдаа 8 тээврийн ерөөд эдийн засгийн цусны эргэлтийн суурь яг юу юм бэ гэх юм бол тээврийн дэд бүц. За эднэр юу хийж байна? See how people they pen stone them mind because they not get side for go now they say lockdown they not get side for pen money even for go sell now they not get time all man come out with picking a street for pen stone them see now I they see so now crowd now I see the crowd look no more high they see the people there эднэр ингээд хүний хөдөлмөр хүний хөрөнгө олж шингэсэн энэ чулуу замны суурийг ингээ хуулаад чулуунуудыг бөөгнөрүүлээд тэгээд зарж байгаа. Take go. See how crowd is. Now for your tell una na the world. Na America, London, all over the world for make una know how people they strain. They pass lockdown people there for buffet self na for food. They all they go there half no we know the. Na make people then they so. Тэгээд Америкт явж байгаа хүмүүс байгаа юм бол Америкт амьдарч байгаа хүмүүс байгаа юм бол тий. Намайг расист дуудал та. Гэхдээ би найзыгаа зөвлөгөө одоо ойлгосон. Тэгээ таад бас хэлье. Энэ хүмүүсээс хоол амьдраарай.